За би одоо ойлгомжгүй л асуугаад байгаа юм байлгүй. Ингээл эн чи итгэл үнэл төрхөө болчиход байгаа. Та болохоор тэгж ойлгох хэрэгтэй юм. Бид ойлгох яах вэ? Амьдрал дээр яг наадах чи яг яах юм бэ? Тэр аж ахуй эрхлэгч чинь энд байгаа мó? Тэр удалдаа ажуулдрын танхимчхэнүү тэднээс чинь хүн байгаа мó? Тэднээс чи хариулах амтан байгаа мó? Одоо манай салбар дээр асуудал байхгүй. Эсвэл одоо бүх салбар асуудалгүй болсон уу? Ийм тодорхой юм надад нь хэлээд өгөөч. Би тэгээд ингээ Гандбар сайдаа та Оросын холбооны улсын тариф жишээлбэл манай гаргах гэж байгаа юм дээр хэд байж байгааг хэд болчиход байгаа. Тэр чил одоо үнэхээр багассан, зарим нь ойл болсон болвол хөшөөрөг болж магадгүй л яг тодорхой юм хэлээд өгөөч. Бензин дээр та нэг амьдралын жишээ аваад нэг тайлбарлаад өгөөч. Одоо би тэр увсаар нэг удаа цаашаа гарсан. Цаа талд бол бензин гарангуут нам унд юм байлээ. За ингээ одоо шүү дээ хөдөө аж ахуй яам боловсруулалтын дарга худалдаа ажлын танхимаас юм байна. За ерөнхийлөгч нь ингээ та ямар ч гэсэн нэг хариулээд сая тэр махных жишээлбэл тэг болж гэнэ гэдэг шиг одоо хөдөө аж ахуй дээр тэр гурлаа яаж хамгаалж байгаа хөдөө аж ахуйн бүтээг 10 одоо тэдээс нэг тэрбум олох биш ер нь яг ингээ та нар тооцоо хийж үзсэн байгаа бол нэг ийм хэмжээгээр бол одоо бид тэр арьс ноос ноолуур мах зах нэмэгдээд нэг тэдэн тэрбум орчим доллар нэгдэж байгаа гэж нэг тиймэрхүү хариултуудыг өгчүүл их сайн байна. За 3 номерын хөрөн болорчул. За яг дараа нь хариулна. За болорчул уу? Гурилаа хамгаалах тэгээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспорт. Хүнс хөдөлгөөний үйлдвэрийн яамны бодвол үйлдвэрийн газрын дараа болорчлоо. За ер нь бол энэ чөлөө тултааны төр хилцээртэй холбоотойгоор асуудал яваад сая 2025 1 сарын 7-нд эдийн засгийн сайдын тушаалаар дид ажлын хэсэг байгуулах ийм тушаал ирсэн. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн 18 холбоо оролцсон ийм дид ажлын хэсгийг байгуулсан. Хүнс хөдөлгөөний хөнгөлдрийн яамны төрийн нарийн бичгийн дарга ахлаад энэ 18 холбоог оролцуулсан дид ажлын хэсгийг байгуулж 3 удаа хуралдсан байгаа. За 3 удаа хуралдаад 375 бүтээгдэхүүн дээр санал авсан. За эцсийн байдлаар 23 бүтээгдэхүүнийг одоо дахиж судалж үзээч. Энэ бол бидний дотоодын үйлдвэрлэлтэй харшилж байгаа гэдгийг саналыг одоо эдийн засгийн яамд бол 3 удаа энэ саналыг тавьсан. За 3 удаа сүүлийн саналаар бол За 3 номерын микрофоныг сунгая. Оросын холбооны улсын одоо энэ ажлын хэсгийнхэнтэй хуралдахад бас миний би бас хамт оролцсон. Ингээд энэ дээр хамгийн сүүлд одоо энэ бүтээгдэхүүнүүдийн саналыг хүлээж авсан. За дээрэс нь өндөг Улаанбуудаа хуурай сүттэй холбоотой асуудлыг эргэж харж үзээч гэдэг саналыг бас энэ ажлын хэсгийн хуралдаар тавьсан. За ингээд сүүлийн хилцээрээр бол одоо эцэлж ирснээр Улаанбуудаан одоо гурилыг буудаг бол 50,000 тонныг 375-ын татвартайгаар гээд за өндийг одоо хэдийг авдээ? 5% татвар авч байгаа. За ер нь бид за Атрийн 4-р аян хэрэгжүүлээ сүүлийн одоо 10 жилийн хугацаанд энэ газар тариалангийн салбарт нэлээдгүй хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр Улаанбуудаагаа бас яг дотоодын үйлдвэрлэлээр хангах ийм нөхцөл боломж бүрдсэн. За тоног төхөөрөмжийн үед газрын хувьд технологийн хувьд за бид нар бол жилдээ яг 20 оны ковидын жилээс одоо хойш За дахиад 1 минут сунг чи тодорхой хариул. Одоо жишээлбэл та нар гурил хойлохын тулд авдаг нь үн юм уу худлаа юм уу? За манай дүүсж байгаа гангийн нөхцөл байдалтай холбоотойгоор бид нар сүүлийн жилүүдэд бас 80 хүртэл мянган тонноор энэ импортын гурилыг авч ирсэн. За тэр нь бол мэдээж чанар сайжруулагч гээд дотоодын урагцтайгаа холиод гаргадаг ийм асуудал бол байгаа. Тэгвэл 50,000-ыг бол одоо яг хилцээрийн сүүлийн байдал ирж байгааг бол 50,000-ыг дотоодоос энийг бид нар нэг ийм хэмжээнд байхад бол нэг эрсдэл үүсэж байх нь харьцангуй гаагүй гэж бодож байна. За байна. экспорт хөдөө аж ахуй бүтээгдэхүүн дээр яах вэ? За экспортын хувьд бол мэдээж одоо тодорхой хэмжээний нэг талын зах зээл биш бас 5 орны зах зээл гарч байгаа учраас боломжууд үүсэж гэнэ гэж харж байгаа. За тэгээд мэдээж манай бүтээгдэхүүний одоо чанар бусад худалдааны яриа хилцээр гэдэг бусад өвчин зүйлүүдээс хамаарч бол экспорт одоо ямар хэмжээнд явах нь харагдах байхаа л гэж бодож байна. Цаагуул байна гэсэн үг. За 8. Хатаа алжирын танхим.
За та бүгдийнхөө энэ өдрийн амгалан айлтгын төрөөд удалгаа журийн үндэсний удалгаа журийн танхимын ерөнхийлөгч бөгөөд удирдах зүйлийн дарга. За бидний танхимын хувьд бол зарчмын хувьд бол бид нар 2023 оны 11-р сараас бол энэ асуудал дээр анхаарал тавьж ажиллаж байгаа. Зарчмын хувьд дэмжиж байгаа. Дөрвөн бас ган төмөр дөрвөн шадар сайд дурдсантай 4-5 одоо нээлттэй хилцүүлэг зохион байгуулсан. Эргээд салбарынхантайгаа те төрийн дурдж энэ хүнсчдийн холбоо ноос ноолуур эднэр гээд бүгднтэй нь уулзаад ярилцаад асуудлыг аль болох хоёр талдаа ашигтай байдлаар шийдэл гаргаа явж байгаа. Танхимаас гол одоо манай бизнес эрхлэгчдийн одоо экспортлогчид, импортлогчид бол бүгдээрээ дэмжиж байгаа. Яадангүйл Евразийн эдийн засгийн холбооны улсуудаа тухайлбал Оросын холбооны улсуудаа манай гайлын тариф нь 5% байдаг. Оросын холбооных нь болохоор 5-аас 50 хүртэл байдаг те. Тийм учраас За 8-ыг нэг минут нэмэх. Тэгэхээр бид нар бол гол нь арь шир, ноос ноолуур, махан бүтээгдэхүүн нэмээд бид нар зарим улсдаа нь бол махын дайвар бүтээгдэхүүн те гаргахаар бол хилцэн тохиролцож байгаа. Би өөрөө эдгээр улс орнуудын танхимын дарга нартаа бол 12 дугаар сард уулзсан. Одоо 5 дугаар сард уулзах гэж байна. Улаанбаатарт би бас Төв Азийн танхимын дарга нарын ерөнхийлөгч нарыг бас Улаанбаатар хотод хуралдуулахаар бол тохирсон байгаа. Тийм учраас олон талаасаа ч тэр хоёр талаасаа ч тэр засгийн газрын комиссийн одоо бүрэлдэхүүнд орж байгаа үед бол бид нар өөрсдийнхөө үндэсний үйлдвэрлэгч болон экспортлогчдын эрх ашигыг бол хамгаалаад явж байгаа. Тийм учраас зарчмын үед дэмжиж байгаа. Тэгээд тоо баримт одоо хэрэгтэйг бол бид нар бол би өөрөө 2019 оны Европын холбоогоос хийсэн судалгаан дээр экспертээр оролцож исэн. Ер нь бол манай дотоод нийт бүтээгдэхүүн бол дунд хугацаанд. За 1 минут 8 намрын микрофон дээр нэмээд өгч. Дотоодын нийт бүтээгдэхүүн бол бүр доотлон те одоогийн боломжоор бол 1%-аас дээш өсгөр байгаа. За Оросын холбооны улс руу махан бүтээгдэхүүний бүтээгдэхүүн 140% өсөлттэй байхаар за Казахстан руу бол 125%, нэхмэл эдлэл одоо 55-аас 55%, сахин эдлэл 50%-аас дээшээ. Тэгээд ер нь бол дунд бол урт хугацаанд 159% те. Босод уул уурхай олборлтын одоо гаргаж байгаа бүтээгдэхүүн 17, Белоруст гарах экспорт бол 20% хүртэл нэмэгдэхээр ийм судалгаа бол гарсан байгаа. Баярлалаа. За савхичул бол юу Орос ч өөрөө савхын эдлийн үйлдвэрлэлээр дэлхийд эхний 5-д орсон юм билээ шүү дээ. За ган төмөр сайд 6. За алтан уяг даргын асуултанд тодорхой хариулъя. Үхрийн мах алтан уяг дарга 50% татвартай байгаа. Энэ тэглэгдэнэ. Хон ямааны мах 15% татвартай байгаа. Энэ тэглэгдэнэ. Малын дайвар бүтээгдэхүүн 15% татвартай байна. Энэ тэглэгдэнэ. Хям зайд нугш 20% хүртэл татвартай байгаа. Энэ тэглэгдэнэ. Нөөшилсөн махан бүтээгдэхүүн 20% татвартай байгаа. Консерв гэсэн үг. Энэ тэглэгдэнэ. Сүүн бүтээгдэхүүн 15% татвартай байгаа. Энэ тэглэгдэнэ. Зүгийн бол 15% татвартай байгаа. Энэ тэглэгдэнэ. Малын яс 10% татвартай байгаа. Бүрдөө гişүнэ. Алтан уяг дарга нөгөө бодтой тоос унсыг гэдэг. Малын өөх тус 15% татвартай байгаа. Энэ тэглэгдэнэ. Ургамлын тус 15% татвартай байгаа. Энэ тэглэгдэнэ. Гойм нь 15% татвартай байгаа. Энэ тэглэгдэнэ. Ясны шүл 12.5% татвартай байгаа. Энэ тэглэгдэнэ. Хүнсний бараа 12% хүртэл татвартай байгаа. Энэ тэглэгдэнэ. Чихэрлэг ундаа шүүс 8-аас 9% татвартай байгаа. Энэ тэглэгдэнэ. За 6 номерыг 1 минут нэмч. Тий. Арьс шир нөгөө арьсан цүнх гар үүргэвч энэ төр 13-аас 15% татвартай байгаа. Энэ тэглэгдэнэ. Нэхийг хүрэм хамтаас 10% татвартай байгаа. Энэ тэглэгдэнэ. Ноолуур нь даавуу, eerмэл, ноос 10% татвартай байгаа. Энэ тэглэгдэнэ. Ноолуурын хувцас 15-аас 18% татвартай байгаа. Энэ тэглэгдэнэ. Гэх мэтлэн сүлжмэл ороолт алчуур. Одоо манай ноолуур хийгээд байгаа хүмүүс нэг алчуур хийдэг. Тэр 18% татвартай байгаа. Энэ тэглэгдэнэ. За оёмл хувцас 18% татвартай байгаа. Энэ тэглэгдэнэ. Хевс хаана байна? Хевс 15% татварт. Сүлжмэл хэд гинэ? 22 дээр. Эсхий дэвсгэр хевс 10% татвартай юм байна. Энэ тэглэгдэнэ. Гэх мэтлэн бид нар бол нэг хийж чадах бараануудаа хараад тэгээд энийг болвол